Хим эмчилгээний үед ер нь ямар хүнсний бүтээгдэхүүн хамгийн чухал вэ? Ямар хоол хүнс хэрэгтэй вэ гэж. Тэгэхээр хим эмчилгээ хийлгэж байгаа энэ хавдрын эмчилгээний үед хим эмчилгээ хийлгдэг, туяа эмчилгээ хийлгдэг. За ийм эмчилгээний үед бол дийлэгтэй хүмүүс хордлогонд орох нь их байдаг. Тэгэхээр хордлогонд орж байгаа хүмүүс дийлэгтэй хоолны дуршил байхгүй болчдөг. Хоолны дуршил байхгүй болоод ирэхээр элдв хүнсний бүтээгдэхүүн хоол нунднасаа одоо ерөөсө үнэр авч чадахгүй, агуулад байдаг, бөөлжөд байдаг, хоол идэж чадахгүй, идсэн ч гэсэн тэр нь бидэд шингэдэггүй, бөөлжих гээд байдаг. Ийм завирууд дийлэгтэй илэрдэг. Альва ингээд архаг өвчин, хавдрын өвчин ч альва өвчний үед бие эсэргүүцлийг сайжруулахын тулд уурглах хүнс, уургаар баялаг хүнсийг их зөвлөдөг. Дайлангуяа дан уургийн хэрэглээ, дан уургийг бас идэвхлэх зүгээр гэж хэлж байгаа. Хим эмчилгээч бай, туяа эмчилгээч бай, хавдрын ч үед бай. Ер нь бол хит их нүүрс устай хоол хүнс. Уургийг бас нүүрс устай их идээд байхаар ходоодонд ирж байгаа ачаал маш их болчдөг. Дайлангуяа монголчуудын дунд ходоод хоол улсруулах хэрэгтний тэгээ дээрээс нь илгэний хавдрууд маш их байждаг. Энтэй уялдаад ходоод хоол улсруулах хэрэгтэй хоолоо нөгөө шингээж чадахгүй байх юм завирууд бол маш ихтэй болж байгаа. Тийм учраас дайлангуяа нүүрс ус багтай хоол хүнсийг их идчихвэл дан уургийг идчихвэл их зүгээрээ гэж хэлмээр байна.